Дэлхийн хавдар судлалын салбарт түүхэн эргэлт гарч mRNA технологиг зөвхөн халдварт өвчин бус нарийн түүхтэй хавдрын эмчилгээнд ашиглах боломжтой нь батлагдаж байна. Америкийн нэгдсэн улсын эмийн үйлдвэр Merck, Moderna компаниудын хамтран хэрэгжүүлж байгаа хавдрын эсрэг вакцины эмзүүн туршилтын үр дүнд нааштай байсныг аль биесээр зарлалаа. Энэхүү вакцин нь хорт хавдрын хамгийн аюултай хэлбэрүүдийн нэг болох меланома буюу арсны хорт хавдар дахихаас сэргийлэх туршилтад амжилттай үр дүн үзүүлжээ. Эрүүл болон өвчлсөн бүх хэсийг ялгалгүй устгадаг уламжлалт хими эмчилгээнээс ялгаатай нь энэхүү вакцин нь хүний дархлааны системийг зөвхөн тухайн өвчтний хавдрын мутацлагдсан эсийг онилон устгахад сургадаг онцлогтой юм а. 1000 гаруй өвчтнийг хамруулсан өргөн цар хүрээтэй туршилтаар уг вакцин нь хагалгааны дараа өвчин дахин сэдрэх болон биеийн босод хэсэгт үсэрхийлэх эрсдлийг үлэм хэмжээгээр бууруулжээ. Туршилтын явцад өвчтнүүдэд ямар нэгэн ноцтой шинэ гаж нөлөө илрээгүй. Зөвхөн ердийн ханиад болон ковидын эсрэг вакцин тариулахад гардагтай адил хөнгөн шинж тэмдэг ажиглагдсныг мэргэжилтнүүд онцоллоо. Moderna болон бусад эмийн тэргүүлэгч компаниуд энэхүү амжилтад тулгуурлан уг технологиг бусад төрлийн хавдрын эсрэг туршиж эхлээд байна. Одоогоор уушиг, давсаг, бөөр хотоод нойр булчирхайн хавдрыг эмчлэх дунд болон эхний шатны туршилтууд идэвхтэй өрнөж байгаа ба үр дүн нь эх 2 жилийн дотор тодорхой болох төлөвтэй байна. Түүнчлэн Roche, BioNTech компаниуд бүдүүн гидс болон нойр булчирхайн хавдрын эсрэг ижил төрлийн mRNA технологиг туршиж байна. Энэ чиглэлийн судалгаа хөрөнгө оруулалт дэлхийд даяар эрчимтэй өсөж байна. Хавдар судлалын тэргүүлэх эрдэмтэд энэхүү туршилтын үр дүнг ангаах ухааны салбарт гарсан түүхэн өсрөл хэмээн үнэлж байна. Учир нь зөвхөн нэг төрлийн бусад төрлийн хавдруудад ч уг технологиг амжилттай нэвтрүүлэх боломжтой. Мөн хавдар дахих эрсдлийг тооцоолж өвчтөнд хамгийн оновчтой эмчилгээний шийдлийг сонгох эмчилгээний арга барил улам боловсронгуй болно гэж мэргэжилтнүүд үзэж буй ажээ. Энэхүү дэвшлэн дэлхийн эрүүл мэндийн зах зээлд томоохон өөрчлөлт авчирч шинэ хөрөнгө оруулалтын давалгааг үүсгэж байгаа хэдий ч өндөр өртөг логистикийн нарийн дэд бүтц шаардлагатай тул хөгжиж буй орнуудад шинэ сорилт дагуулах төлөвтэй байна. Хавдрын нас баралтаараа ялангуяа хожуу шатанда онцлогддог ходоод илгэний хавдрын нас баралтаараа дэлхийд дээгүр бичигддэг манай улсын эрүүл мэндийн салбарт энэхүү нээлт урт хугацаанд маш ач холбогдолтой байх нь дамжиггүй юм а.